наадам цэнгэх өв соёл минь урян хай. Уй-уйдэн шүдэгэрсэн хөх тэнгэр минь урян хай. Үхсэн хойном эргэн төрх газар шорон Монголоос. Анх удаага ингээд Туваа урайхаачуудын ингээд том нэгтгэсэн том наадам болж байгаа. Энд бас өв соёлоо судлах, за мэддэг зүйлээ бусдаа түгээх, мэддэггүй зүйлээ эндээс ирж судлах, бас урайхаа туваачууд хамаатан садна гэдэг ингээд бүгдтэй танилцаж ингэж том наадамд оролцохоор ингэж ирсэн. Бас нөгөө Туваа үндэсний тоглоом хорол сөн чадраа буг барих гэх тэр тоглоомыг тоглохоор ирсэн хүрэлцээрсэн байгаа. Туваачуудын хувьд онцолж хэлэхэд Туваа хөөми, за Туваа тоглоом наадгаа, Туваа үндэсний хувцас, за цаашлаа дээр Туваа хэл соёл гэдэг ерөөсөө бүх зүйл ингээд бахархмаар юм байна тий. Туваачуудын өв соёл бол өргөө элбэг дэлбэгчтэй. Манай туваачууд чинь Алтай таван богд уулыг Монголын хэмэр бас Алтай таван богд нутагдж ховд годоор ундаалж амьдарч ирсэн манай Туваа түмний минь өв соёл хөөм дуу хөгжмөр бол хөөми тэгээд сурын харваа күрээс бөггээд тэгээд үндэсний хувцас өөрийн гэсэн онцлогтойгоор оролцож байна. Тэгээд мөн Оросын холбооны улсын Туваа улсаас мөн олон зочид гişид ирж оролцож байна. Туваа түмний минь өөрийн гэсэн онцлог гэвэл өөрийн гэсэн Туваа хэлтэй үндэсний телевизийн тусдаа нэвтрүүлгээр Туваа медиагаа цацж байдаг. Тээгөө түүгээрээ бид нар бас онцлог байна. Монгол улс бол үндэсний хувьд нэгдмэл улс. Гэхдээ 20 гаруй угсаатны угсаатнууд амьдардаг. Тэгээд энэ угсаатан бүр өөр гэсэн түүх соёлтой ийм нэгдмэл ийм улс байдаг. Тэгээд манай энэ урайхаа Туваачууд маань бас маш их чухал Монгол улсын түүхэн чухал үүрэг гүйцэтгсэн. За мөн өөрийн гэсэн маш ийм нандин өв соёлыг уламжилж авчирсан өдий болтол ийм угсаатнууд байдаг. Тэгээд бас Баян Үлгийн аймаг, Ховд аймаг, за Хөвсгөл, Говь Алтай, цаашлбал бүр Сэлэнг дархан гэдэг Монгол даяар тархсан мөн Оросын холбооны улсын Туваа гэдэг маш юм олон 408 захист тархаж амьдарч байгаа. Өөрсдийнхөө өв соёлыг өнөөдрийг хүртэл уламжилж авчирч ирсэн ийм хүмүүс байдаг. Тэгээд яг энэ урайхаа Туваа
чуудад зориулсан юм төрөөс зохион байгуулсан юм арга хэмжээ бол өнөөдөр анх удаага болж байгаа юм. Тэгээ улсын их хурлын гишүүн Ажишаа бит хоёр Монгол улсын одоо соёлын амтайгаа хамтраад өнөөдөр албан ёсоор одоо төрийн бодлогын хүрээнд зохион байгуулж байгаа юм 2 өдрийн арга хэмжээ байгаа. Тэгээ цаашлаад энэ арга хэмжээ маань өнөөдөр бас Монгол Улсын их сургуулийн профессор, доктор, судлаачид, шинжилгээ ухааны академийн судлаачид энд хүрэлцэн ирсэн байгаа. Бид нар эрдэм шинжилгээний хурлыг бас намар зохион байгуулах юм. Тэгээд энэ өөрийн гэсэн юм өвөрмөц өв соёлтой энэ үндэснийхээ угсаатны өв соёлыг бид нар дараа үедээ уламжилж үлдээхийн тулд байнгын ийм арга хэмжээг тогтмол зохион байгуулах ёстой. Энийгээ бас баримтжуулж одоо та бүхний энэ хийж байгаа видео бичлэг контентоос ахуулаад за мөн ном бичвэр болгоод үлдээж энэ өв соёл мань дараа үедээ өвлөгдөж үлдэх ёстой. Тийм учраас энэ одоо соёлын өдрүүдийг бид нэр зохион байгуулж байгаа. Тэгээд одоо жишээлбэл нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэх ЮНЕСКО-гоос туваа хэлэхэд л одоо устж үгүй болох аюултай болсон хэлний тоонд орчихсон байгаа. Тэгээд одоо бид нар бас боловсролын тухай хуулиа хэлцэхдээ хос хэлний хөтөлбөрийг бас ярилцж байгаа. Хүм өөрийнхөө тэр их хэл дээр сурч боловсрох хэрэгтэй. Тэрний хажуугаар бас монгол хүний үед монгол хэлээ бүрэн дүүрэн эзэмших ёстой учраас хос хэлний хөтөлбөрийг бид нар хэрэгжүүлж ирэх ёстой гэх мэтчлэн тал талаас нь бид нар бол анхаарч байгаа. Тэгээд төрийн бодлогын хүрээнд улсын их хурлын гишүүд засгийн газартайгаа хамтраад ийм арга хэмжээг өнөөдөр анх удаа зохион байгуулж байна. Тэгээд цаашил тодорхой бас жилийн интервалтайгаар энийг засгийн газар маань байнга зохион байгуулдаг болгох тал дээр бид нарс анхаарч ажиллая гэж бодож байгаа. Урайхаа туваа угсаатнууд маань олон аймгаар тархан суурьшсан. Тэгээд бас өөрийн гэсэн тэр тархан суурьшсан газраасаа шалтгаалаад энэ хэрэгжилж байгаа эд зүйлсийн өв соёл нь бас тодорхой хэмжээгээр ялгаатай байгаа. Тэгээ энийг бид нар өнөөдөр ийм тусдаа гэрүүд бариад тэгээ үзэсгэлэн гаргаж байгаа. Мөн одоо зочилж ирсэн зочдод энийг сургалт маягаар ингэж зааж, харуулж, үзүүлж байгаагаараа онцлог. Тэгээд өнөөдөр одоо жишээлбэл бид нар яг одоо энэ хөвсгөлийн цаатан туваачуудын гэрт орж ирээд эдэлж хэрэгэлдэг зүйлсүүдтэй танилцж байна. Тэгээ энийгээ бид нар гол маш сайн баримтжуулж дараа үедээ зааж, сургаж, хэрэглүүлжээж энэ өв соёлыг авч явах тийм учиртай л гэж үзэж байна. Монгол улс бол одоогоор бол зөвхөн уул уурхайн салбараас нэлээд хараад байна шүү дээ. За тэгээд цаашлал бидний хөгжиж болох 2 үндсэн салбар, нэг нь бол хөдөө аж ахуйн салбар, нөгөөх нь бол аялал жуулчлалын салбар. Тэгээ Монгол улс бусад энэ дэлхийн улс орнуудаар бас ондооших зүйл нь бол ерөөсөө бидний өв соёл байгаад байгаа нүүдэлчин арт түмний өв соёл. Бид нар шилэн байшин, өндөр байшингаараа бол гүйцэхгүй өнөөдөр гагцгүй тэр улс орнуудад байхгүй зүйл бол яг өнөөдөр одоо энд та бүхэн харж байгаа зүйл. Тэгэхээр энийг гадаадын хүмүүс бол үнэхээр сонирхдог. Яаж энэ монголчууд ийм байгальтай ээлтэйгээр ингэж сайхан байгальтайгаа зохицож ингэж амьдарч ирсэн. За мөн одоо ямар дуу хоор бүжиг наадам тоглоом наадгаа хийдэг байсан ингээд бидний ондооших зүйл бол ерөөсөө л энд байгаа юм. Тийм учраас энэ бол бас аялал жуулчлалыг хөгжүүлэх маш том тийм зүйл гэж бодож байгаа.
Тува түмний өв соёлын наадамд манай хамт олон одоо бүрэлдэхүүнээрээ ирж Урайнга Тува угсаатны өв соёлтой холбоотой гэр нүүдлийн үзэсгэлэнээр одоо ард түмнээ 2 өдрийн туршид одоо ингэж толилуулж ажиллаж байна. Ажлын гол ач холбогдол нь болохоор зэрэг Урайнга угсаатан, Тува угсаатан, бусад угсаатнаас одоо өв соёл тийм ээ язгуур хэл аялга одоо ямар ялгаатай юм бэ? Одоо цагаан эдээний соёл тэгээд одоо дээлэнд ирэх одоо сүүжээр хэмээхийн хатгамал бол давтагддаггүй. Урайнга эмэгтэй дээлэнд ирэх ийм хэв шинжээр оролцож байгаамаа манайх. За Алтай Урайнгачуудын туваачуудын одоо олсон товшуур хөгжим Урайнга эрэгтэй эмэгтэй дээл, Тува эрэгтэй эмэгтэй дээл, Тува хүүхдээ өөжөө үлгий домбнууд, илгүүр тавиур одоо ахуйн хэрэглийн нийт зүйлс гэсэн үгсмэрээр оролцож байна битгээд. За бит хоёр бол одоо төгсөө бол баахан юм дээр оролцоод толгонорд бол ирээд том тэмцээнд оролцоод явна гэсэн зорилготой ирсэн. Бидээсээ багш бол тийм л юмд тиймд хожигдсан ялсан ч зүгээр оролцоод өөрийнхөө авьяас чадвар гаргаад ирвэл болоо л доо гэж багш хэлээл явуулсан л та. Сургууль ангиас манай ангиас 4 л ирсэн. 7 тоншор хүрснүүгээ тэгэл багш л зааж өгсөн дөө. 7 сарын ихтэй л. Тоншор төгсөр арха ганц тэр дуус магтаалхаал аяа оруулж чадна. Өөр аяа оруулж чадахгүй. Харааханд сураг. Намайг Чимтаржин холон гэдэг. Тэгээд би Баянэлгийн аймгийн Цэнгэл сумаас ирсэн. Тэгээд өв соёлын юмд сонжтраа тэгээд хоролт тэмцээнд оролцохоор ирсэн. Хамгийн их таалагдж байгаа юм болохоор бүжигчин хүмүүс. Би бүжиг сонирхдаг учраас бүжигчин хүмүүс энэ төр тагтдаг. Зэм молдорска эсэг баяр жижиг дөрвис эк баярлагаар эк наадамнагаар баяртай. Тус арга хэмжээнд Монгол улс болон гадаад орнуудад тархан суурьшсан Урайнга Тува түмэн наадамчин оролцогчид гадаад дотоодын судлаачид, жуулчид оролцсон юм. Дээрх арга хэмжээний хүрээнд Алтай магтах эзэрлэгийн овоонд хүндэтгэл үзүүлэх, алга сүлдэнд хүндэтгэл үзүүлэх, уран дарахны хөөрөг тахих зан үйл, Урайнга Туваачуудын дундаас төрөн гарсан мэргэжлийн уран бүтээлчид, гавьяатуудын тоглолт, соёлын бит бус үеийг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх сургалт, соёлын бит бус үеийг өвлөн уламжлагчдын тэмцээн, уламжлалт спорт тоглоом наадган тэмцээн, угсаатны соёлын үеийн онцлогийг харуулсан үзүүлбэрүүд, галын наадам, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаагаар үргэлжилсэн юм.